бүх бодис шин чанараараа ялгаатай байдаг. Тэгвэл хүмүүс бид нар ч гэсэн гадаад төртүрх, дуу хоолой, өндөр нам, нүдний өнгө, өсний өнгө, шүд, хурууны хий, дээн хий зэргээрээ өөр өөр. За тэгвэл бодисын хувьд физик шин чанар нь төлөв байдал, нягт, хайлах буцлах цэг, гялтан, өнгө, цахилгаан талаан дамжуулах шинж, уусах шинж, урсамтгай шинж зэргээр тодорхойлогддог. За төлөв байдлын хувьд хатуу шингэнхий гэсэн 3 төлөв. За хайлах цэг гэдэг нь хатуу төлөвөөс шингэн төлөвд шилжих үеийн температурыг хэлдэг. Буцлах цэг гэдэг нь шингэн төлөвөөс хий төлөв шилжих үеийн температурыг хэлдэг. Тунгалаг ба тунгалаг бус байдал. За энэ нь бодисоор нэвтрэх гэрлийн хэмжээг хэлдэг. За тунгалаг бус байх юм бол гэрэл нэвтрүүлдэггүй. Хагас тунгалаг байх юм бол зарим нь гэрэл нэвтрүүлдэг. За тунгалаг байх юм бол гэрэл нэвтрүүлдэг материал болох нэ. За гялтан гэдэг нь металлын гялтан гэрлийг ойлгох чадварыг хэлдэг. За урсамтгай шинж гэдэг нь зарим бодис хэлбэр урсдаг байдаг. За жишээ нь зүгийн бол зуурамтгай чанар ихтэй. Зуурамтгай буюу урсгах чанар. За ус нь зуурамтгай чанар багатай байдаг. Давтагдах шинж нингэн ялтас болтол цохигдох чанар. За уян шинж гэдэг нь татц сонгох үед хэлбэрээ өөрчлөх чанар. Цахилгаан талаан дамжуулах шинж. Энэ нь цахилгаан талааныг дамжуулах чадварыг хэлдэг. Усан дуусах чанар нь усан дуусах чадварыг хэлдэг байна. За өнгө, мөн, нектар физик шин чанарыг тодорхойлдог. За химийн шин чанарын хувьд бодис өөр бодис болон хувирах шинжийг химийн шинж гэдэг. За сурагчийнхээ 33 дугаар хуудаснаас дэлгэрүүлж уншаарай. Одоо бүгдээрээ үүнтэй холбоотой бичлэгээ үзье.